За сайн уу манайхаа өнөөдөр би бичлэг хийх гээд хөнгөн мейкап хийх чинь өөрийнхөө өдөр тутмын мейкапыг тэгээ хийхдээ бас би бичлэг хийж байна. За бичлэгээ хийнгээ бас та нартайгаа гоё ярилцъя гэж бодоод сууж байна. За өдөр тутамдаа бол би маш хөнгөн нэг өөрийн яг нэг мейкапын нэг хэм маягийг бол өөртөө бий болгосон. Тэгээ үүнийг бас та бүхэнд хуваалцъя. За яг одоо бол нүүрэндээ нарны тостой сууж байгаа. Тэгээ сүүлийн үед би илүү кушн хэрэглэдэг болсон. Тэгээд өөртөө авсан кушнгээ яг найзуудтай өгж таарчаад байдаг. Тэгээд одоо өөрөө тэгсэн чинь нэг өглөгч хүн өөртөө хаасан гэхчээр өөрөө одоо запас хэрэглээ сууж байна. За ер нь сүүлийн үед кушн хэрэглэдэг болсон байгаа. Яагаад гэвэл кушн илүү амар юм бэ нэлээ. Өнөөдөр ус баг басан нэлээд ам цангасан байна. За тэгээд миний хувьд бол 25 он бол сошиал медиагаас нэлээд зайгаа авсан ийм жил байлаа. За хамгийн түрүүнд бол ялангуяа сошиал медиа тэр тусмаа миний хувьд Facebook дээр маш идэвхтэй ажилладаг, Facebook дээр маш идэвхтэй контент хийдэг хүн байсан. За тэгээд яг жилийн өмнө сэрсэн чинь миний одоо хувийн аккаунт маань Prano гэдэг яг өөрийн маань маш олон жил ажиллаж байгаа. 11 оноос хойш гэхээр 14 жил яг хөтлөө явж байгаа. Миний өөрийн яг жинхэнэ хувийн аккаунт маань нэг өглөөс хэрсэн чинь орж болохгүй. Тэгээ баахан ийм санамжууд ирсэн байсан. За тэгээд эргээс хэрэггүй тодорхойгүй ямар ч байсан алга болцсон. Followerс-ийн хувьд бол 100,000 орчим байсан. Яг миний өөрийн Prano-гийн хувийн хаяг маань бол ингээ хаагдсан. За тэгээд шинэ хаяг хэрэглэхийн тулд ойр татныхаа хүмүүстэй чат бичгийн тулд нээсэн ч гэсэн миний хувьд нөгөө өмнө нь Facebook-т маш их идэвхтэй одоо бараг л одоо ээж аваасаа ч илүү ингээл ньюсфид уншдаг, постлдаг, контент хийдэг байсан хүн гинт ингээд Facebook маань устдаад алга болсон чинь маш их ганцаардсан, маш их ингээд нэг юм уйдсан, сэтгэлээр унсан уюу тас нэлийн байсан. За одоо флаша тавиад байгаа юм. Тэгээд эхний бол хэсэгтээ эхний яг 1 сар гэх юм уу ер нь жоохон эвгүй байсан. Эвгүй гэдэг нь нэлээд уйдаал, нэг тийм ганцаарсан мэдрэмж, сайн найзаасаа салсан юм шиг тийм мэдрэмжийг бол авч исэн. Тэгээд байжгаад гинт ингээд өөрийгөө ажигласан чинь илүү би ингээд амар хамгаалан болцсон байсан. Өдөр тутмын Facebook дээрх тэр notification ховж янз бүрийн хүмүүсийн комент сэтгэгдэл чатнууд ингээд ирэхэ болчихж байгаа штэ. Хаягаа ингээд одоо хаацсан. Хаягаа ингээд хаалгацсан учраас ингээд эренгүүд нэгдүгээрт маш гоё юм. Миний амьдрал амар хамгаалан болж эхэлсэн. Дотоод дуу чимээ маань маш их багассан. За тэгээд нөгөө байн уцаа ингээд скролдол хөхүүл үедээ ч гэсэн хүүхдээ хөхүүлж явахтаа ч гэсэн ер нь байн ингээд утас ухаад үйж идэг байсан. Тэгээд тийм хүн чинь ингээ хүүхдтэй маш их цагийг зарцуулж эхэлсэн. Тэгээ ерөнхийдөө ингээд бодоод дүгнээд үзсэн чинь Facebook дээр сайнаасаа гэхээсээ илүү ер нь ингээд саар юмнууд айгүйх байдаг. Тэгээ тэрнээс болж өөрийнхөө амьдралд ингээд стресстгээс илүү яалтчгүй Facebook дээрх тэр пост хүмүүсийн одоо тэр постлсон зүйл худлаа үнэн мэдэгдэхгүй тэр мэдээнүүдэд ингээд айгүй стресстэй байсан байгаа. Тэрийг тодорхой төвшөнд уншин, сонсон, тархилуу маань орж байгаа учраас. За тэгээ би эхлээд амар ганцаардчихсэн боловч сайн бодоод үзсэн чинь эсрэгээр миний амьдрал ингээд амар өөр болсон. Амар амгалан болсон. Хэрэгтэй хэрэггүй тэр сошиал медиаг сүүлийн үед одоо жанк медиа гэж яриад байгаа шүү дээ. Тэр мэдээллүүд ингээд алга болсон чинь биний үр бүтээмж ихсэн. За дээрэс нь маш гоё зүйл болсон нь сүүлийн 2 жил би ингээд үлгэн салган олигтой төвлөр суухгүй яваад байсан. Health coach гэдэг олон улсын эрүүл мэндийн зөвлөхөөрөө сургалтаа төгсөж чадахгүй ер нь бол 2 жил ингээл мөнгө төлөө сунгаа яваад исэн байхгүй. Тэгээд тэр сургалтаа би сая энэ 25 онд сошиал медианаас ингээд ангижраад хөндөрөөд байж хата 25 онд тэр сургалтаа төгслөө. За саяхан хэдэн өдрийн өмнө сүүл хаан шалгалтыг өгсөн. Тэгээд тэнцсэн байгаа.
Тэгэд үнэхээр гоё health coach-ийн сургалтыг төгслөө. Тэгээ одоо бүр цаашаа үргэлжлүүлж сурах хүсэл төрж байна. За өмнө нь 2 жил би яагаад төгсөж чадахгүйсэн гэхээр за байж байгаарай. Тэгээ хамгийн гоё нь нэгдүгээр Facebook маань ингээд устдаад эхлээд маш их хуйдаад ганцаардаад яг нэг уцаа хийсний дараа нэг сайн найзаас холдсон юм шиг мэдрэмж төрдөг юм шиг яг тийм мэдрэмж төрж исэн. Тэгээд хэсэг хугацаанд өөрийнхөө амьдралыг ингээ ажилласан чинь илүү гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхоо хүмүүнд одоо чанартай цаг гаргадаг болсон. Тэгээ хамгийн чухал нь өөрийгөө одоо хөгжүүлэх, сурах сонирхол маань буцаад нэмэгдсэн. Тэгэхээр өмнө нь би ингээд маш их сатааралтай байдаг байсан учраас health coach-ийн сургалтанд ч гэсэн бүрэн ингээ хичээлээ хийж чадахгүй те ийм сатаараад ерөөсө дурлаж үн цэнийг ерөөсөө мэдэрч чадахгүй 2 жил явсан бол би сая ингээ 25 онд үнэхээр гүн төвлөрч одоо яг ингээд уцаа өөрөөсөө бүр ингээ хол нууж агаад яг ноутбукн дээрээ сууж агаад ингээд онлайнаар тэгээд англи хэлээр бүр тэр health coach-ийн сургалтанд дурлан тэр одоо лекц орж байгаа багш нарын нэг ч үгийг нь аль болох алдахгүйгээр ойлгоод авчихсан үн цэнийг нь бүр ингээд үнэхээр тултал мэдэрсэн. Тэгэд оноос өмнө health coach-ийн сургалтыг төгсөх юм зорилгыг өөртөө би 25 онд гаргасан. 25 оны маань хамгийн том өөртөө гаргасан амжилт бол сошиал медиагаас. Гэхдээ санаатаагаар гоё ухамсартайгаар холдож чадаагүй. Сайхан уянгаа гэд Японд байдаг нэг хөөрхөн хөгжилтэй охин байдаг штэ. Тэр охин маань бичлэг хийж байгааг би бас үзсэн. Тэгсэн чинь тэн дээр уянгаа бол айгүй мундаг өөрийнхөө ухамсараар ингээд YouTube, сошиал медианаас ингээд холдсон гэж байгаа. Би бол өөрийнхөө ухамсараар бол холдоогүй. Тэгээд эсэргээрээ намайг холдуулсан тий. За тэгээ сүүлийн үед бас маш олон дагагчтай пэйжүүд ингээд пэйжээ алдж гин. Тэр бол маш олон жилийн хөдөлмөр, маш их сэтгэлээр ундаг. Би ч бас одоо яг өөрийнхөө биеэр туулсан хүний хувьд дагаад тэр олон дагагчийг олон жил цуглуулсан нүр их хөдөлмөр маань алга болохын хажуугаар орлого бас багасдаг байгаа. Тэгэд орлогон дээр ярих юм бол ингээд би бас ингээд тэр уянгагийн бичлэгийг үзээд үнэхээр 100% санал нийлсэн л те. Хүний ингээд орлого ихсэх тусам зүгээр л зардал нь нэмэгдээд байдаг. Тэгээ яг ингээд орлого ингээд багасаад ирэхээр нөгөө зардал нь өссөн хүн тэр зардлаа буцааж багасгана гэдэг маш хэцүү байдаг. Тэгээд миний хувьд бол хууцаа алдаад за дээрэс нь манай Venus Yoga гэдэг 347 мянган дагагчтай пэйж маань бас метагаас 2 юм сануулга авсан. Тэгээд шийтгэлд нь одоо сүүлийн 6 сар Facebook маань ингээ хүмүүст харагдахаа болчихсон. Одоо хүмүүст ингэж харуулхаа болцсон. Үзэлтийн ингээд албаар цаанаас нь ингээд дарцсан. За тэгээд тэр 2 сануулга маань бол нэгдүгээрт би маш олон нөгөө хүмүүст ийм урамшуулал, уралдаан зарлал, дандаа ийм харьцуултын жингээ хассан ийм нүцгэн шалдан, левжиг бандаж шигтэй зурагнаар оруулдаг байсан шүү дээ пэйж дээр. Тэгээд тэр зурагнаас болоо sexual nudity гэд одоо нүцгэн те хитрхи нүцгэн зураг оруулсан гэдэг sexual nudity гэдэг заалтаар бол сануулга шийтгэл авсан. Реддээ нэг охиныг тодруулсан. Тэгээ манай Аз царай чинь нэгдүгээрт өөрөө ийм овор багтай царайтай. Нэмээд нөгөө бид нар чи ийм айгүй фильтр хэрэгэлдэг штэ. Тэгээд beauty фильтр хэрэглэхээр бүр овор багтай жоох хөвчг нэг гарцсан. Тэгээд тэр охиныг шилдэг сурагчаар тодруулаад би ингээд харьцуултын зургийг ингээд энэ охин тодрлоо гэж зарласан чинь Facebook-ийн метагаас children abuse те хүүхдийн хүчирхийлэл гэдэг заалтыг надад ингээд өгсөн байнамаа. За тэгээ би одоо зөрүүлээд одоо жоох маргалдаж те заргалдаж тэмцэе гэж бодсон ч ямар ч бүр тийм боломж байхгүй хамгийн одоо өндөр аюултай 2 дээрийн сануулгын зөрчлийг нь би ингээд гаргасан гэд сануулга аваад тэгээ манай 347 мянган дагагчтай Venus-ийн маань пэйж хуудас ингээд хүмүүст suggest хийж харагдахаа болцсон. Дээр нь юм постлсон ч хүнд юуроос одоо үзэлтийн ингээ хаацсан. Намайг одоо тэр 2 зөрчил гаргасан учраас миний пэйжийг тийм болгоцсон. За тэгээ миний өөрийн хувийн маань маш хүчтэй 14 жил
үнэнчээр ажилуулж исэн хаяг маань ингээд 100,000 дагагчтай бас хаагдаад ингээд ирэнгүүт дагаад бас орлого бас багасж эхэлсэн. За тэгээд яг тухайн мөчид ингээд сэтгэл готролж юм шиг юм зүйл надад ингээд тохиолдож байгаа байхгүй ганцаардал. Тэгээд тэр үед би маш их зүйлийг одоо ер нь амьдралд үргэлж хүн ингээл юм өсөлттэй байхгүй. Ер нь амьдралд өнөөдөр жаргалтай байгаа бол удахгүй тэр одоо нэг юм уйлах өдөр ирдэг штэ. Өнөөдөр маш хэцүү ингээд зовоод уйлаа сууж байгаа л өөр нэг өдөр маш жаргалтай те энийг сууж ах цаг ирдэг. Тэгээ амьдрал чинь угаасаа л жаргал зовлонгийн одоо хооронд ээлжилж явдаг учраас өнөөдөр та амжилттайгаа л эргээд бас юм уналтын үе хүн болгонд байдаг. Тэгээ миний хувьд бол юу гэж одоо бодоод сууж ийн гэхээр хүн амьдралынхаа уналттай үеэс маш их зүйлийг ухаарч ойлгодог. Тэгэхээр амьдралд харин жаргалдаа ташуурж байгаа үе бол маш хэцүү байдаг тий. Ингээл жаргалдаа ташуурж байгаа үед хүн эрүүл ухаантай байх хэцүү байдаг. Харин жинхэнэ уналттай одоо доошоо юм уналттай үедээ хүн их зүйлийг тунгааж бодож тий ойлгож сурч авдаг. Илүү бид нар бараг энэ үеүүдийг эрхмэлж нандагнж ингэж хүндлэх юм бол илүү зөв юм шиг бас санагдаж байна. За би тэгээд эхлээд маш их ингээ ганцаардаад надад амар хэцүү байсан нь бол үнэн. Тэгээд өөрийнхөө дуусгаагүй сургалтыг health coach дуусгахыг гэж бодоод уг нь бол би nutrition coach-оор сурах гэсэн. Тэгээд тухайн үед ингээ жирэмсэн хөхүүл жил дараа л төрхгөөл ухаан санаа ер нь юм орон гарan байнгын юм аюулын тохион дээр сэтгэл зүй маань амьдардаг байсан. Хүүхэд уйлчих уу ингэчих гэсэн бүхэл ээжүүд тийм байдаг. Тэгээ тэр үедээ би яагаад ч юм health coach-оор ингээд сургалтаа сонгоод төлбөрөө ингээд төлсөн байсан. Тэгээ 2 жил төгсөж чадаагүй сургалтаа одоо яг ингээд зав гарч байгаа дээрээ төгсөё гэд бүр ингээд эхнээс нь хийсэн хичээлээ хүртэл ингээд эхнээс нь хийгээл бүх лекцүүдийг ингээд нэг үг бүрчлэн ингээд алдахгүйгээр ойлгож тэмдэглэж авахын тулд ер нь миний нэг сул тал тийм байхгүй юу? Багаасаа л тийм байсан. Нэг юм хичээлийг юм оромдогдож чаддгүй. Нэг бол ингээд 100% тултал нь үзэж ойлгоно. Нэг бол бүр ингээд тэр хичээлийг хоёрын оронд оромдогдохгүй уны гэж боддог. Тийм төрлийн нэг юм миний одоо дутагдaltaй тал гэх юм уу. Тэгэд би хийсэн 2 жилийн турш бас тэр чинь ингээд жоохон явуулж байгаа шүү дээ. Хичээлээ ингээд үлгэн салган шүн мөн орой сууж хийдэг байсан. Тэгсэн ч гэсэн нөгөө тархинд ингээд суусан юм байхгүй, үлдэц байхгүй. Тэгээ би бүр хичээлээ бүр эхнээс нь эхлээд үзээд ямар хэрэгтэй юм заасны тухайн үедээ би ингээд ойлгоогүй байснаа ойлгоод тэгээ тэрний хажуугаар би англи хэл маань өмнө нь бол би англи хэл ер нь их дайггүй байдаг байсан 10 жил тахта. Оюутан байхдаа ер нь англи хэл сайтадаа ордог байсан. Тэгээд тэрнээс хоошоо нэг хэрэглэхгүй учраас мартагдсан байсан англи хэл маань маш сайн сайжирсан. За эхлээд яг ингээл сургуулийнхаа хичээлүүдийг хийгээд байж ангууд маш их ингээ үг орчуулга тий мэдгүй үгнэр академик үгнүүд айгүйх тааралддаг байсан. Тэгээд хүн чинь ингээл нэг үгийг 3 орчуулсан 4 зарим үгийг бараг 10 ч удаа орчуулсан байх те. Тэнгүүт нэрээ тийштэй гэл ингээл яа би энэ үгийг өмнө орчуулсан штэ гэл нэг юм яа гэл тэгдэг штэ. Тийм үеудаас зөндөө тулгарсан. Тэгээ ер нь бол эхний 1 сар бол маш их орчуулга хийсэн. 2 дахь сараасаа ингээд мэдгүй үгнүүд нь ингээ ховордоод би хажуугаар нь бонусанд нь англи хэлээ бүр маш сайн сайжруулсан. Одоо ингээд зүгээр нэг ингээд англи хэл дээр ямар нэг шинжлэх ухааны подкаст сонсоход яг бүр ингээд чихний бөглөөс гараад яг монголоор сонсож байгаа юм шиг бүр ингээд бүр ойлгоо инээж минийгээд заяа. Бүр ингээд амар сайн ойлгодог болсон. Тэгээ манай нөхөр чинь Америкийн иргэн. Тэгээд англиар бас бүр яг устцаас юм шиг ярьдаг. Тэгээд би нөхрийнхээ хажууд бол нөгөө англи хэл муутаадаа ордог болохоор миний аялга маялгыг засаад байдаг болохоор би бүр өөрийгөө англи хэл бүр муу гэд итгэцэн явж исэн чинь өөрөө би ингээд сургалтаа хийж явах явцдаа тэр чинь угаасаа англи хэл дээр учраас англи хэл сурах зорилгоор биш health coach-ийн сургуулийг төгсөх зорилгоор хийсэн чинь би давхар англи хэлээ ингээд сайжруулсан. Тэгээ сүүлдээ ингээд YouTube-ээс дандаа ингээд англи хэл дээр юм сонсдог болсон. Тэгсэн чинь ингээд сонсоод энэ чинь инээж минийгэл тэнгүүд манай нөхөр ингээд хажуунаас темка ой па гэж үгээл заяа. Тэгээд тэр нь инээдтэй. Тэгээд үнэхээр одоо ингээд 25 онд health coach-ороо төгсчлөө.
Тэгээд тэнцчлээ. Хажуугаар нь англи хэлээ те маш сайн сайжруулж авлаа. Одоо ингээд 26 ондоо үнэхээр англиар ингээ йога заая. YouTube-д оруулъя гэсэн ингээ зорилготойгоор эхэлж байна. Одоо шинэ оноо эхлүүлэх гээд ингээ сууж байна. За нэг тийм бас зүйл бол ололттой байсан. За санхүүгийн хувьдаас ингээд нөгөө орлого багассан гэ хэлсэн шүү дээ. Одоо над чиг ингээд онлайнаар ажил хийдэг, онлайн шопинг дэлгүүрүүд те энэ хүмүүс чинь энэ пэйж нь ингээд хаагдчихлаар те яасан тодорхойгүй ингээд гинт хиймэл оюун ухаан мета энтер чинь ингээд хатуу чанга харгас өөрчлөгдөөл те нэг өглөөс ирэхэд пэйж нь бандуулсан, аккаунт нь хаагдсан байна гэдэг бол үнэхээр энэ одоо онлайнаар яг ингээд 8 бизнес сургалт хийдэг хүмүүсийн хувьд шууд ингээд орлоготой харьцуулагддаг. Тэгэд орлого ингээд багасаад ирэнгүүт нөгөө хүн чинь орлого нь ихсэх тусам зардал нь ихсээд байдаг. Гэтэ тэр зардал нь үнэхээр шаардлагатай зардал юм уу гэвэл үгүй заяа. Зүгээр л өнөөдөр одоо жишээ нь хүнсээ авахтаа 300 мянгаар авдаг байсан бол за хүнсэн дээр хэлэх нь ч одоо хаашаа зүгээр өөртөө ингээд нэг цамц авахд те 300 мянгаар цамц авдаг байсан бол орлого нь ихсэнгүүд илүү брендийн үнэтэй одоо сая төгрөгөөр цамц авах ч юм уу те яг үнэндээ бол шаардлагагүйгээр юм нөгөө тансаг ингэ хэрэглээнд зардал үнэхээр өсдөг нь одоо үнэн би бас тэр уянга гэд охины YouTube-ийн бичлэг үзэж байхдаа хүртэл бүр толгой тохиол үзээд байсан. Үнэхээр яг тийм байдаг. Тэгээ миний хувьдаас ингээл орлого багасаад ирэнгүүт хамгийн түрүүнд би өөрийнхөө зарлагыг ингээ хянж эхэлж байгаа байхгүй. Яг үнэндээ ингээл хитрхи шагнал урамшууллаар ингээл онлайн ингээ би чи авдаг байсан. Тэгээд ирэнгүүт нөгөө хүмүүс йогийн мөн чанарт болж орхосоо илүү одоо ингээд нэг 50 мянгаар бүртгүүлээд сая төгрөгийн шагналгаас авчээ гэдэг зорилгоор тий нөгөө йог дурлаж шагналт ингэж дурлаж орж ирээд идэг болцсон байсан. Тэр нь яаж мэдэгддгүү гэхээр яг нөгөө сүулт нь шилдэг үр дүнгээ шалгаруулах үеэр бөөн хэрүүл урал хил ам болдог байхгүй. Тэгээ би баг тэрнээс бүр ингээл амар стресстэй байсан. Тэгээ стрессж байгаагаа хүн чинь мэддэггүй юм байна ингээд багаар нууцаар ингээд стресстэд яваад идэг байсан. Тэгээ сүүлдээ бүр ингээд нөгөө шилдэг сурах шалгаруулахад би юм трауматай болсон байсан байхгүй. За тэгээд ингээд орлого маань багасаад ирэнгүүт би ингээд одоо замраагүй ингээд шагналын сан маань зарлж тэ хүмүүсийн тэр нөгөө мөнгө олох хүсэл дээр ер нь тэр тоглолт хийгээд байсан байна гэдгээ ойлгоод нэгдүгээр шагналын сангаа таньж байгаа. За хоёрдугаарт хэрэгтэй хэрэггүй өмсгөн тодорхойгүй нэг баахан хувц хунар онлайн захиалга энэ тэр маань бас багассан. Ингээд бодоод ирэнгүүт амьдрал бүр би тэгэл бүх шкам бүх юмнуудаа янзлаад өмсгөө хэрэггүй юмнуудаа бүгднийг хэрэгтэй хүмүүс рүү өгөөд ингээд нэлээ өөртөө цэвэрлэгээ хийж байгаа. За тэгээд ингээд ирсэн чинь миний амьдрал өмнө нь одоо тий олон хандлттай, олон мянган шавьтай, олон их орлоготой байснаасаа илүү амар амгалан чанартай, чансаатай болсон. Илүү миний нуруунд дээр хачаа хөнгөрсөн, илүү би стресстэй байсан байна. Дээрээс нь одоо хэрэглээгээ хүртэл улам гоё минимал болгоод ирсэн чинь энерги хүртэл илүү зөв зүйлдээ зарцуулах ад жаргалын индекс бас өссөн. Тэгээ миний хувьд бол яалтчгүй зарлага ихсэн байж байгаа. Буцаага тэр зарлагаа ингээд танах мэдээж тийм сайхан мэдрэмж бол биш. Гэхдээ угаасаа яах юм те? Угаасаа байхгүй юм чи ямар одоо үр зээл тавилтаа нэш. Ингээд бол ийм өөрчлөлтүүд бол гарсан. Ер нь өөрийгөө битүү юм хөгжүүлсэн жил байсан. Тэгээ ядчихад яг миний 33-ны жил ингээд сая могоо жилд ингээд орсон. Том хүү маань 13-ны жил ороо бит хоёр ч хоёулаа зэрэг ийм жил оролт явлаа. За одоо нүүр бодлтын маань хамгийн чухал хэсэг бол сормоос. За би тэгээд энэ 25 оноос сормоосон дээр дэвшилт гаргасан. Тэрийг би та бүхэнд хуваалцсан. Тэр нь ямар дэвшилт вэ гэхээр сормоос хийлэхээ болсон. За контрн дээр би бор контр хэрэгжилж байгаа. Одоо би та нарт бүр оны төгсгөлд учирсан бүр хамгийн гоё юм ярьж өгнө. За би контрол нүднийхээ ингээд талаас зурдیں۔ Ингээд үзөөрийн ингээд зурчаад. За ямар. За одоо энэ нүдэндээ хийтээ. Хараа нүднийхээ төгсгөлөөс эхлээд энэ хэмжээг авчна. За тэгээд нүднийхээ яг энэ дээрээс хоошоогоо. За би тэгээд манифестацийг ингээд судлаад
Үүнийг яг ингээл батлахын тулд те судлаад ухаал докторуудын лекц, докторуудын тэр нягцаалтуудыг үзэл ингээд байж ах үедээ бас өөрийгөө ямар их ингээ багаасаа юмыг мөрөөдөж төсөөлж тэр хүн болцсон юм шигээр ингэж их одоо багаасаа айл гэртэж тоглохоос ахуулаад те ер нь их одоо манифест хийдэг байсан бэ гэдгээ олж нээсэн. Дээрэс нь ерөөсөө манифест хийх үү хийхгүй юу гэдэг хүн сонгоно гэж байдгүй юм лээ. Угаасаа л бид нэр одоо манифестац хийж идэг заяа. Одоо өнөөдрийн бидний байгаа энэ амьдрал бол өнгөрсний маань бидний хийсэн манифестацийн үр дүн гэсэн. Тэгэхээр одоо манифест гэдэг монголоор юу юм бэ одоо гэд орчуулах гэхээр энэ бол одоо бодит болгох гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө бодлоос, өөрсдийнхөө үйлдэлээр, өөрийнхөө итгэл үнэмшил, бүр цаашлаад өөрийнхөө үн цэнийг хэр үнэлдгээсээ шалтгаалаад одоогийн маань амьдрал, одоогийн маань нөхцөл байдал бүрдэж идэг. Тэгээд энэ дээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр угаасаа л манифестац хийгдчихэйдэг. Зүгээр л үүнийг ухамсартай хийх үү, ухамсаргүй хийх үү гэдгийн хоёрын хооронд ялгаа байгаа. Бид нар манифестац хийхгүй би энийг мэдгүй те мэдхийгч хүсэхгүй байна гэж байгаа үед бол ухамсаргүйгээр манифестац хийж идэг. Үүнийг одоо яг наад шиг мэдхийн төлөө судлаад, сураад ингээд эхлэхээр үүнийг ухамсартайгаар бид манифестац хийж эхэлдэг. Яг энэ үедээ өөрийнхөө далд ухамсарт байгаа тэр айдас, тэр ийм сөрөг гэмтэл зүйлүүдээ ингээд эдгээгээд ирэхээр дагаад амьдралын чанар, эргэн тойрон бүх зүйл ингээд өөрчлөгдөж эхэлдэг. 33-ны жил маань ороод том хүн манаас 13-ны жил ороод бит хоёр ч хоёулаа могоо жилд жил орлоо. Тэгээд үнэхээр могоо жил бол өөрийгөө дүгнсэн, үнэн мөннийг хайсан тий. Тэгээд гадаад энэ сатаарлыг багасгасан ийм гоё жил байлаа. Тэгээд эндээс саяхан энэ оны төгсгөл би ийм Туяна гэдэг эгчдэр очиод Эрдмаа гэдэг найзхан рилээс хараад Туяна гэдэг эгчдэр очиод өнгөө үзүүлэе гэж бодоод очисон. Тэгсэн чинь үнэхээр бүр гоё ингээд бүр сэтгэл зүйн талаас нь зөвхөн хүний одоо өнгө гэдэг чинь ямар чухал юм энерги явагдчихэдэг. Ер нь 7 хүрдэн дээр ч гэсэн би өөрөө ч бас тэрийг судалж л байсан л та. Гэхдээ ийм чухал гэдгийг бол ингээд Туяна агч дээр очиж ойлгосон. Тэгэд өнгөө тодорхойлуулаад карта аваад ер нь ингээд ийм дулаан өнгө миний өнгө юм байна гэд бас хувцсныхаа шкамнуудыг бас их өөрчилсөн. Тэгээ яг өөрийнхөө дулаан өнгийн хувцснууд одоо би бас удахгүй стилист дээр цаг авсан байгаа. Туяна агч дээрээ бас стилээ тодорхойлно гэд. Тэгээ ингээд зөв өнгөө өмсөд ирсэн чинь цаанаасаа хүн нэг юм туранхай юм шиг, толгоон жижиг юм шиг те нөгөө ингээд тодроод исэн юмнууд нь ингээд гой бүдгрээд ер нь цаанаасаа гой царай хүртэл гой гэрэлтээд бүр сэтгэл санаа хүртэл ингээд нэрээ ингээд надад тохирохгүй хүүтэн өнгөн дээрээ ингээд сэтгэл санаа хүртэл амьсгал авахд айгүй хэцүү болоод ийсэн бэ нэлээ. Тэгээ би тэрийг ерөөсөө анзаардгүй байжгаад тэгэд өнгөө тодорхойлоод анзаарсан маш чухал юм байна лээ. Гэхдээ гол нь өнгөө бас зөв тодорхойлох нь чухал юм байлээ манайхаа. Тэгэхгүй бол өнгөө хэрэв буруу тодорхойлох юм бол бүр аюултай. Одоо тодорхойлолснасаа исэн болт юм байна лээ. За тэгээд ерөнхийдөө бол би одоо 25 он гэд эхлээд надад айгүй хэцүү юм шиг санагдчихсэн боловч яг үнэндээ бол маш их ололтоор дүүрэн байлаа. Тэгээд миний эргээд те юм сурах хүсэл эрмэлзэл маань нэмэгдлээ. За би ингээд сормоосоо танарт харуулчих. Энэ хараа. Энэ сормоос байд юм. Би энийг болохоор их найдын доор beauty bar гэдэг энэ газараас авсан. Энэ 10,000 гэж исэн. Тэгээ энэ болохоор өөрөөсөө юм сормоосны өөрөөсөө юм гээлэн цавуутай. Тэгэнгүүт одоо бид нар сормоос энэ төр хийх ямар шаардлагагүй эсвэл цавуугаар нааж маах ямар шаардлагагүй хараа. Ингээд сормоосныхаа доороос өөрөө ингээд наач. Хараа. Ер нь нөгөө ийм рекламнууд яваад байсан шүү дээ. Амар сайн алдд юм билээ шүү. Хараа. За тэгээ ялангуяа надад яг энэ сормоос амар таалагдсан. Та нар бас туршиж үзээрэй. За ингээд хараа. Сормоосныхаа ингээд доороос наа. Тэгэхээр дээрээс нэг юм сормоос наачаар нэг юм цавуу мавуу харагдаад, жоох юм алтар харагдаад идэв штэ. Ямар тийм байхгүй. Ингээд наа.
За эхлээд он эхлэхэд бол би хамрын хагалгаанд орсон. Дүлгөөнөө эмч дээрээ D пластик дээр. Тэгээд ер нь би ингээд эмчнэрийнхаа яг чадвар гэхээсээ илүү нөгөө хувь хүний нас айгу хардаг. Тэгээд дүлгөөний эмч дээр очиод ярилцаад үзсэн чинь хувь хүн нь маш гоё хүн байсан. Ийм үнэн хүн байсан. Мөнгө олохын төлөө ийм чичирдэг биш те, үнэн хүн байсан. Тэгээд хамрын хагалгаанд орсон. Хамрын хагалгаа нэрээ бодсноос илүү амархан хагалгаа байсан юм байна лээ. Дараанаас айгу хурдан идэгдэг. Би өмнө нь ерөөсө хамрын хагалгаа надад айгу аимшигтай санагдал. Манай ээж 2 ч удаа намайг нэг солонгос эмчдэр хамрын хагалгаанд оруулахад цаг авсан байсан баясал дээр. Тэгтэн би нөө айгаад очиагүй. Тэгсэн чи өөрөө би явж очиод энэ оны ихэнд хамрын хагалгаанд орсон. За ямар энэ да? Ийм гоё. Тэгэд амархан тэг ямарч цав ирүүлэхгүй. Тэгээ та нар дээрээс нь бас ингээд дээдлээс нь сармаасаа будчихж болно. За тэгээ ингээд дээрээсээ бас амар гоё цэвэрхэн харагдаж байгаа юм. За тэгээд 25 он бол өөрийгөө дотроос нь хөгжүүлээ, зэрэг дэвээ нэмээд, тэ шинэ мэрэгжил эзэмшээд, эннээс гадна маш их бас өөрийнхөө хувь хүнийхээ хувьд эрүүл мэндийн тал дээрч бас хөрөнгө оруулалт хийлээ. За хамгийн ихэнд бол би хамрын хагалгаанд орсон. За тэгээд хамрын хагалгаанд ороод уг нь айгүй гоё болцсон байсан чинь жоох ингээ үзөөр нь ингээд ургацсан, хажуунаас ингээд харагдвал. Тэгэд олон хүмүүсээс миний хамрыг зарим нь шүүмжлээ, зарим нь айгүй магтж байгаа. Тэгээ надад бол айгүйх таалагдчих. Яагаад тэгэхээр ийм гоё зөөлхөн, ийм мочиг, ийм хатуу буратино шиг биш те. Айгүй гоё зөөлхөн, яг өөрийн махан хамар шиг. Ер нь бол хүнд хэлбэл өндөрлөөсөн гэж барыг мэддэгтгэр. Тэгээ үзүүр нь яалтчгүй ингэж жоохон унжаад ургацсан. Энэ хамар чинь ингээ ургадсан байна лээ мөгөөрс болохоор. Тэгээ одоо би дүлгөөний эмч дээрээ давтан зөвхөн үзүүрийн хагалгаанд орох гэж байгаа. Нэрээ 26 онд би одоо нэг жил орж байгаа учраас ядаж энэ жилээ сайхан дуусгачаад орё гэж бодоод морь жил би дүлгөөний эмч дээр цагаан сарын дараа хамрынхаа яг энэ үзүүрийн хэсгийг жоохон энэ унжилтыг ингээд засуулж ийгэж бол бодсон. За тэгээд байжсэн чинь солонго гэд нүдний эмнэлгээс надад хараа тэглүүлэх санал ирсэн. Тэгээ би ер нь солонгост очиж тэглүүлнэ бодсон байсан энэ жил. Тэгсэн чинь солонгоос ингээд та манаа дээр ингээд бартардъя. Бид нар танд та ингээд манад бичлэг хийж өгөөд блог хийж өгөөд тэгээ бид нар таны харааг үнгүй тэгэлж өгье гэд. Тэгээ би юу ч гэсэн очиж шинжилгээ өгөө эмч нартай нь уулзаад үзьгээд очсон чинь бас маш гоё эмнэлэг байсан. Дээрээс нь төхөөрөмж нь бас юм герман төхөөрөмж байсан. Нөгөө солонгос хүмүүс хараагаа тэглүүлэхдээ яг тэр төхөөрөмжн дээр тэглүүлд юм байна. Тэгээ бид нар нөгөө нэг юм эмч тэглэнэ гэж би бодоодсэн чинь тэр машин тэгэлд юм билээ шүү дээ. Тэгээ яалтчгүй солонго эмнэлгийн машин нь юу машин байсан? 24 оны машин байлуу. Ямар ч байсан одоо яг солонгос бүр хамгийн супер сүүлд гарсан загварынх нь яг өмнөх загвар нээсэн герман тийм брэнд юм байна лээ, нүдний хараа тэгэлдэг тийм машин. За тэгээд надад солонго эмнэлгийн тэр солонго эмч нь бүр хайр санагдаад эмчтэй крашлаад тэгээ би хараагаа тэглүүлсэн 5 сар даха хавар ямарч ийсэн. Тэгээд он гарахад шууд хамраа өндөрлүүлжээл хавар нь хараагаа тэглүүлээл би чи 22 жил хараа муутай хасах дөрөв явсан. Тэгээ байнга линз зүүдэг байсан. Тэг ингээ бичлэг хийдэг юм камерны өдөөс тод гэрлийн өдөөс суудаг хүн чинь нөгөө айгүйх нүд улаан арган те айгүй хэцүү. Дээрээс нь хасах дөрөв чинь яг үнэхээр харааны линз зүүхгүй бол юм хардггүй байхгүй. Тэгээд би хараагаа тэглүүллээ. Тэгээд гоё влог хийж өгөөд хараагаа тэглүүлээд шилгүү линзгүй боллоо. Нүд бүр үнэхээр амраа. Тэгээд цаанаасаа би нэг юм залуучсан юм шиг мэдрэмж аваадсан. Яа тэгэхээр нүдээ нохгүй, нүд арахгүй, нүдний завиур байхгүй болоод нүд нөгөө улаахаа болоод ирэнгүүт хүн цаанаасаа нүд хүнийг айгүй гоё юм залуулаг харагдуулт юм байна. Хөөрхөн харагдуулт юм байна. Тэгээд яг миний хамарны үзүүр бол жоохон ургаад хөгжсөн. Миний бие угаасаа юм сориу юм ургах туртай хүн байхгүй би чи. Тэгээд мэдээж дүлгөөний эмч мэдгүй штэ намаас сориу ургадаг биетэй биегүүг. Тэгээд дүлгөөний эмч маань яг хийсний дараа бол миний хамар зүгээр л кино солонгос одчиг байсан. Тэгээд дараа нь яалтчгүй ургацсан л та. Цагийн аясаар миний хамар доошоо үзүүр нь жоохон ургацсан.
Гэхдээ яг одоо энэ ургасан үзүүрээрээ ч явж болно л доо. Тэгээ эмчтэй очиж үзүүлсэн чинь жоохон үзүүрийн дээшлүүлэх юм бол чи илүү гоё болох юм байна гэхээр би тэгээл гэсэн. Орё гэсэн. Гайгүй мэлээ. Ер нь хамгийн хэцүү нь нурууг ингээ хусаж имплант хийх юм байлээ. Тэгээ одоо би нуруу руугаа орохгүй зөвхөн үзүүрийн унжилтан дээр жижиг хагалгаа хийх учраас би бол айхгүй байгаа. Нэг мөсө хамраа унж гоё болгох чиг гэж бодоод хоёр дахь орох гэж байгаа. За тэгээ байжсэн чинь миний хөх бас ингээд асуудал үүссэн байсан юм аа. Яа тэгэхээр би анх ингээд хөхний имплант хийлгэж байхдаа влог хийлгээд тэгээд байж байхдаа би жирэмсэн болчихсон шүү дээ. Миний тэр нөө YouTube-ийн влогийг үзсэн хүн байвал мэдж байгаа. Би юу нэг YouTube-ийн чинь тэр хөхний влог хийж нээсэн шүү дээ. Хамгийн анхны бичлэг хөхний влог байсан. За тэгээд ер нь хөх хийлгэсний дараа сар хүрээгүй хугацаанд би жирэмсэн болоо. Тэгээд дараалаад 2 сайхан хүү гаргаад жил дараалаад тэгээд сүү ихтэй хөхүүлээд тэгээд 2 удаа фитнесийн тэмцээнд ороод дааврын бас тодорхой төвшөнд ингээд өөрчлөлт үүсээд мэдгүй яасан чи ямар ч байсан капсул контрактор миний биед үүссэн. Би тэгээд бас нөгөө ажил гээл те үнэхээр амар их өөрийгөө ингэ зовоодаг байсан. Тэр үедээ нөгөө хүүхдээ хөхүүлэхгүй айгүй удаан явангууд сүү ихтэй хөхч нөгөө ингэ чинрээд бүр юм хатуу чулуу шиг болчдөг. Тэгээд дотор нь имплант байгаа штэ бас тэр хөхүүлэхгүй удаан нөгөө чинрүүлж явснаас ч бас болсон баг. Тэгээд ямар ч байсан миний хөх ингээд юм чулуу шиг хатуу болсон миний нөгөө имплант зангирсан. Тэгээд би хээ эмч дээр очиод ингээ уулзсан чинь намайг имплантаа солиулаа, капсул контрактор үүссэн байна гэд. Тэгээ би ингээ 25 ондоос хөхнийхөө имплантыг солиулсан. За ингээ сормоосаа ингээ наатж байгаа ямар ч цавуу хэрэглэхгүйгээр. Одоо хамгийн чухал зүйл нүдээ дуусгаадах юм. Хамгийн чухал зүйл би нэг юм гоё саа авсан юм. За би танад харуулнаа. За тэгээд 25 ондоос YouTube дээрээ хэд хэдэн гоё юм бяцлаглалын хичээл энэ төр орууллаа. YouTube дээрээ өөрийгөө хүчилж болтгой бичлэг хийдэг боллоо. Энэ болгон маань бол миний хувьд бол үнэхээр амжилт байлаа. Тэгээд яагаад ч юм бүр ингээд цаанаасаа бүр гоё ингээд догтлоод өнөөдөр ингээд хичээлийг бичлэгийг оруулсан чинь. За ийм гоё саа авсан. Энэ Paradise гэдэг Баян Монголын уртлын шар дэлгүүр идэг штэ. Тэрний 2 давхурт ямар нэртэй илээ нэг дэлгүүр хийсэн. Балра. Нөгөө нэг HR Booster Medico Center зардаг. Тэр дэлгүүрээс энэ гоё сааг авсан. Энэ гоё шингэн саа. За энэ саа болохоор ингээд нүднийхээ доогуур ингээд зурчна. Нөгөө солонгосчууд албаар эндээ юм давхраа хийлэгдэг штэ. За ингээд саа зурчлаа. Одоо доод сормосоо будаад уруулаа өнгөлөөд тэгээ ерөнхийдөө дуусаа. За нэр нэг амар том юм ярихаа мартсан байна. За байж байгаарай. Уруулаа будаадахыг тэгээ ярий. Нэг том юм мартсан биз дээ 25 оны. Өмнө нь Facebook дээр оршиж байсан хүний хувьд бол Facebook ч бол ядаад хан аахгүй шүү дээ. Ер нь бол аюуа асаагаа сайхан босоо камер дээр ярьцдаг. YouTube бол нэрээ үнэхээр ондоо ертөнц юм байна лээ. Тэгээ дээрэс нь үнэхээр хэцүү юм байна лээ. Тэгээд үнэхээр ингээд YouTube дээр энэ олон бичлэгийг хийж, энэ олон жил тууштай байсан залуучууд орол үнэхээр их бахархаж байна. Тэгээ нөгөө бичлэгийг хүн ер нь шүн сууж янзалт юм байна лээ. Ер нь. Тэгээд одоо мөнгө төлөөд одоо ингээд хүнээр одоо би бол өмнө нь бол YouTube-ийн бичлэгийг дандаа л мөнгө төлөөл хүнээр хийлгдэг байсан шүү дээ. Ганц хоёр бичлэгнүүдээ те челленж энтрээ. Тэгж хийлгэж болгоч гэсэн тэр чинь яг нөгөө нэг 100% гоё болдгүй юм байна. Яа тэгэхээр тэр хүн өөрөө яг бичлэгээ хийгээд өөрөө яг эдитэлж өөрөө тэр болгоныгоо илүү нөгөө гоё яг энэ болгоныг нөгөө хүнд зааж өгнө гэдэг чинь өөрөө аягүй хэцүү зүйл байгаа байхгүй. Тэгээд эдитертэй босон ч тэр яг өөрөө эдитлэхийг бол хизээж гүйцэхгүй юм лээ. Эсвэл эдитертэй нэлээд сайн өөрийгөө ойлгуулж иж. Гэтэ ерөөс эдитертэй босон санаанд хүртэл эдитэрлэх бол бас маш хэцүү шүү дээ, тийм ээ. Тэгээ YouTube бол үнэхээр
хэцүү юм байна лээ. Тэгээд яаж энэ YouTube дээр энэ олон жил тууштай ингэж явсан болоо гэд Монгол YouTube-руудээр үнэхээр бахархаж байна. За тэгээд 25 онд хийсэн хамгийн бас нэг чухал яриаггүй зүйл маань тэмцээнд орсон шүү дээ. Хотын амрагт орсон. 3 сарын 1-нд байсан чинь би бууз идээд, сүйтэй цай ухаад, өрөм идээд, баларсан нөгөө хөвлий бүх юм ингээд нэг цуулан болчихж байгаа байхгүй. Тэгээ за би ер нь орхоо байлаа гэсэн чинь хамт бэлдчихсэн үеэл охин маань анаа би ингээд тантай л заавал хамт орноо. Тэхгүй бол болохгүй гэд. Тэгээ за зузаан шийсэн хамаагүй хорыг 3 сарын 29-нд хотын амрагт ингээд орсон. Нилийн чанга сүүлийн 21 өдөр бол нилийн чанга бүр амар хатуу дэглэм өөрийнхөө хувьд бол барьж орсон. Тэгээ хотын амрагт орсны дараа миний идэх эмгэг eating disorder ингээ өсвөр наснд маань байсан тэр маань сэтэрсэн. Эдгээр нөгөө зогсож чадахгүй иддэг. За тэгээ би ер нь анх ингээ тэмцээнд орё гэж бодоо фитнесийн зааланд орохдоо би 78 кг байсан аахгүй. Тэгсэн чинь би ингээ жил одоо жимнэр хичээлэхдээ 2 тэмцээнд орчод байгаа штэ. Тэгээ ингээд хотын амрагын дараа би ингээд зогсож чадахгүй иддэг болсон байсан. Яа тэгэхээр угаасаа богино хугацаанд бэлдэж байгаа нь тэгтээ илүү хатуу ингээд өөрийгөө бэлдэн штэ. Сойлттой тий наад чиг ингээд нөгөө аппетит өндөртэй хүн чинь тий олон жил олон тэмцээнд орсон тамирчид бол бүр ингээд амьдралын хэм маяг нь өөрчлөгдсөн байт юм байна. Би ч нөгөө айгүй аппетит өндөртэй сахар хурлан дуртай хүн чинь өөрөө нөгөө юу яагаад тэмцээний дараа зогсож чадахгүй дандаа нөгөө буруу юм албаар иддэг. Тэгээ бүр ингээ би өөрийгөө ойлгохоо болоод эдгээрээ зогсож чадахгүй идээд тэгээд би 7 сар наадам сая 25 оны 7 сар гэхэд би 80 кг болсон байсан ингээ боддоо. Би уг нь бол ингээ жимийн зааланд ортой фитнесийн тэмцээнд орё өвшөө ингээ бие гоё болгоё гэж хүмүүс намайг харж л ийсэн шүү дээ гоё болсон. Тэгтээ буцаад амар хурдан пүг гээл зогсож чадахгүй идээл идэх эмгэгтэй одоо 80 кг болсон. Тэгээд бүр үнэхээр за энэ бол амьдрал биш ээ. Би одоо энийг буцаа сэтгэл зүйн энэ идэх эмгэгээ эмчлээ. Хоёрдугаар дахиж би ингэж хатуу дэглэм барь тэмцээнд орохгүй юм байна. Уг нь бол өчнөө бикини энэ төр хэдэн саяар худалдаад авсан байгаа штэ. Гэхдээ дахиж тэмцээнд бол би орохгүй юм байна. Тэгээд энэ бол эрүүл мэндэд аюултай юм байна. Тэгээд дээрэс нь тэгж замраагүй нөгөө ингээд идэхлээр нүүр амар батхтай болсон. Би өмнө ингээд нүрээ бодохгүй байсан ч ингээд хүмүүс ямар гоё арьстай гэдэг байсан бол ялангуяа ингээд шанаа бүр ингээд ам тойроод битүү батга. Тэгэл оройдоо ингээд уйлаад батгаа шахаал амар хэцүү болсон. Гэтэ тэр хэсэх үед би хинч юу ч гэж хэлсэн уусаа хинч намайг ойлгохгүй. Тэгээ одоо бол ингээ ярихад бол би ингээд үүнийхээ ард гарсан үний хувьд бол ярихад бол амархан байгаа боловч яг одоо би ингээд 3 сарын 29-нд тэмцээнд орсон 3 сарын 30-наас нь ахуулаад ингээд зогсоо зайгүй юм иддэг эмгэгтэй болцсон байсан. Тэгээд 7 сар гэхэд би 80 кг болцсон байгаа байхгүй. Одоо ер нь бол 4 сар бүтэн идээ, 5 сар бүтэн идээ, 6 сар бүтэн идэж байгаа штэ. Тэгээд 7 сарын ихээр ахгүй юу? Ингээд 7 сарын 1-2 ихээр гэхэд 3 сар би ингээд дандаа буруу юм идэн. Тэгээд эдгээрээ зогсож чадахгүй. Ингээд би 80 кг болсон. Тэгээд тэр үед бүр ингээд надад амар утгагүй санагдаж байгаа хгүй. Миний хайрын цаг хугацаа тий. Тэгээд тэрнийхээ хажуугаар би нүүр дүүрэн батхтай болсон. Илүү их нөгөө нэг одоо буруу хасалт хийгээд хитрхи их одоо кардио хийгээд ингээд унжаад ийм 2 завжны унжилт орж ирээд илүү муухай хөгшин болсон. Нүдний цог, гал хатуу дэглэмээр унсан, энерги бүгсэн, сэтгэл готролд орсон гээ бурхан минь. Тэгээл бүр үнэхээр яг тэр өнгөрсөн наадмын үеэр бол надаа бүр амар хэцүү байсан. Тэгээ би өөртөө үнэхээр амласан. Дахиж би хүнд чинь өрөхгүй, хүнд тасгал хийхгүй юм байна. Тэгээ миний гуй муу хүртэл амар бүдүүн болоод бүр джинс өмд маань ч орхоо болсон. Тэгээ одоо би зүгээр л ахиж би ингэж хатуу дэглэм барихгүй, өөрийнхөө метаболизмыг гэмтээхгүй, дааврын өөрчлөлтөнд орохгүй, би зүгээр тэнцвэртэй идэнэ. Тэгээ өөрийгөөс буруутахгүйгээр идэнэ. За тэгээ дээрэс нь би хүнд тасгал хийхгүй, дандаа хөнгөн тасгал хийн, пилатесгийн, йогагоо хийн. Тэгээд тэрүүгээр бүтсэн тэр биеэ тэрүүгээр нь л байлгана. Дахиж би хүнд жин өргөөж, хүнд дэглэм барьж би ингмээргүй байна гэж өөртөө би бүр яг амлаад. За тэгээд 7 сараас хойш яг бүтэн ингээд
5 6 сар тий үнэхээр пилатесаа хийгээ, йога хийгээд өглөө болгоо өрөмтөө талхаа идээд одоо энд харагдаж байгаа шичлэн тий ингээд энэ өөрчлөлт энэ бие бол ямар ч хүнд дасгал, ямар ч дэглэм бариагүй өрөмтөө талхны маань бие. За тэгээ энэ хугацаанд бол миний хувьд бэлтгэл бол пилатес байсан. Тэгээд үнэхээр пилатес хийгээд тууштай хийгээд огт би ингээд өөр юм хийхгүй шээ. Зөвхөн онлайн ангийнхантайгаа л хамт йога пилатесаа хийн. Тэгээд онлайн ангийнхантайгаа хамт ижилхэн хоолно. Өшөө бараг тэднэрээсээ нэмж талах малах идэв штэ. Өрөм талхаа идэн, заримдаа чихэр шоколад, бабл тийгээ уун тий. Тэгээд ингээд бодис солилцоо хэвийн үйл ажиллагаанд нь оруулах гэж бас 5 6 сар энэ чинь бараг хагас жил би ингэж явлаа. Одоо яг ингээ он солигдох яг энэ зааг дээр ирсэн энэ одоо өнөөдөр яриа сууж хахад буцаад одоо би маань гоё ийм хэвийн байдалтай орсон, идэх эмгэгээ би эмчилсэн. Заримдаа үнэхээр чихэр шоколад идмээр байвал би иддэг. Идэхгүй тэрийг твцснээрээ улам өөртөө стресс үүсгээд стресс өөрөө хоолноос илүү аюултай. Стресс өөрөө үнэхээр дааврын өөрчлөлт, өрөвслийг дэмжиж, өөгшдал, бодисын солилцоо бүх юмыг төгжиж чаддаг. Тэгээ стресстгүй амьдрна гэж байхгүй ч гэсэн стрессээ тайлж сурах хэрэгтэй. Өөрийгөө төгс бишийг ойлгох хэрэгтэй. За тэгээд юуны одоо энэ болгоны төгсгөлд та нартай бүгдээрэнд нь ингээ ярьсан ч гоо сэтгэлд онголоо. За ингээ та нартай шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо бүгдээрээ сайхан ухтаарай. Тэгээд 26 ондоо бүгд гоё хүссэн бүх хүсэл нь биелээд бүгд маш сайхан эрүүл жаргалтай хамгийн гол одоо баялаг бол хүүхдүүд эрүүл байх, сэтгэл санаа эрүүл байх тийм ээ. Ад жаргалтай байх, өөртөө зарцуулах цагтай байх шүү дээ. Ингээ та нартай бүгдээрэнд нь 26 ондоо бүх хүмүүс жаргалтай. За ялангуяа бүх монголчууд маань маш гоё юм сэрэлттэй, сэхээлэг байгаасай гэдгийг ерөөй тэ та нартай бүгдээрэнд нь хайртай шүү.